Сайн бацхан үзэгчдээ прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 7 дугаар сарын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Улсын ерхий прокурорын газрын олон нийтийн харилцах хаалтнаас хууль эрх зүйн мэдээллийг хүргэх үүднээс сар болгон энэ нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. За энэ удаагийн нэвтрүүлгээр соёлын өвийн эсрэг гэмтэрэг гэж юу болох, энэ төрлийн гэмтэргийн гаралт, шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг хүргэх болно. За мөн гэмтэргийн улмаас сэтгцэд учирсан хор хуршгийн зэрэглэл тогтоох, хохирол хэрхэн нөхөн төлөвлөдөх талаарх мэдээллийг нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. За харин нэвтрүүлгийн төгсгөлд олонний анхаарал татсан хэрэгүүд дээр байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны эхний хагас жилд хийсэн ажлын үр дүнг танилцуулах болно. Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт түүх соёлын дурсгал зүйлийг эвдэх, гэмтэх, устгах, соёлын бие төвийг завших, өргөдүүлэх, хууль бусаар археолог, палеонтологийн хайгуул, маллах хийх, соёлын бие төвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах зэрэг нь хамаардаг. Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилийн хугацаанд соёлын бие төвийн эсрэг 26 гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьжээ. Тухайлбал түүх соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээсэн, устгасан 2, хууль бусаар археолог, палеонтологийн хайгуул, малтлаг хийсэн 12, соёлын бие төвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан 19 хэрэгт хяналт тавьсан байна. Үүнээс 8 хэргийг прокурор яллах дүгнэлтүүлэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Дээрх төрлийн гэмт хэргийн 80.7% нь нийслэлд, 19.3% нь орон нутагт бүртгэгджээ. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үнэт идэл болон эртний эдлийн дэлгүүрүүд, валют арилжааны төвүүд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд гарсан соёлын өвийн эсрэг гэмт хэргийн дийлэнх нь тус дүүрэгт бүртгэгдэж, сүүлийн жилүүдэд гаралт нөсжээ. Тус дүүргийн прокурорын газраас 2020 онд 1, 2022 онд 3, 2023 онд 9, 2024 оны 1-р үйлрэлд 3 соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн хэрэгт хяналт тавих ажлыг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн прокурорын газраас өнгөрсөн 6 дугаар сард эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалтаа гэмт хэрэгтэй тэмцэх хэлцтэй хамтран соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл шийдвэрлэх арга зам сэдвт хилцүүлэг зөвлөгөөнийг Чингис хааны музейд зохион байгуулсан. Уг хилцүүлэгт улс нийслэл дүүргийн прокурорын газрын прокурорууд болон соёлын яам, соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны музей, гайл, тагнуулын ерхий газрын төлөөлөгчид оролцож, соёлын өвийн эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдж буй асуудлын талаар хэлэлцлээ. Тус Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2019-с 24 оны хамруулж бас судаллаа. За судалгааны дөнгөс бол энэ төрлийн гэмт хэрэгний 16 гэмт хэрэгт одоо хэрэгүтэх мөрдөн байцаах ажиллагаа явуулж шалгаж шийдвэрлэж байна. За энэ төрлийн гэмт хэрэг нь бол нууц далд аргаар явагддаг. За энэ гэмт хэргийн онцлог нь гэвэл одоо түүх соёлын дурсгалт өв эд зүйлүүд бол хамаарч байдаг. За соёлын өвийн тухай хууль зааснараа тухайн археологийн олбор нь бол төрийн өмч байна гэж заасан. Гэтэл иргэд тухайн хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод за зарим нь бол аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бол санаатаагаар бас энэ гэмт хэргийг үйлдэж чинь гэж үзэж байгаа юм. Учир нь тухайн олдврыг одоо төрийн өмч гэдгийг анханасаа мэдсээр байж тухайн олдварт археологийн дүгнэлт гаргалгүйгээр зөвхөн соёлын өвийн эд зүйл гэдэг байдлаар худалдаж авч төрд хохирол учруулж байгаа нөхцөл байдал бол байна гэж үзэж байгаа юм. Төрийн өмчийг төрийн мөнгөөр өөрөөр нь худалдаж авч байгаа бид бүхэн бас энэ аж байгаа үйл ажиллагаанд бас албан тушаалтанд байгууллагууд бас холбогдоод байна. Энэ төрлийн гэмт хэргийг тийм учраас бас төрийн өмч заавалчгүй нь олборуудыг бүртгүүлэх, цаашдаа төрийн өмчт авах гэсэн юм санал санаачлагыг бол гаргаад ажиллаж байгаа. Цагдаагийн ерхий газрын даргын тушаалаар эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалтаа гэмт хэрэгтэй тэмцэхэлсэн бүтцэд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэг чиг шинээр байгуулж, за Монгол Улсын эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт заасан соёлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. За мөн цагдаагийн байгууллагын зүгээс сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 30 хэрэг хүртэлтэй эрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 15 хэрэг хүртэлтэй эргийг эргүүрийг ялчаар татаж за нийт 8 бүлгийн 16 этгээдэд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлсэн байна.
Соёлын бие төв археологийн олдврыг өндөр үнээр арилж алдаг учраас иргэд ашиг олох зорилгоор эртний булш хэрэгсүр сүм хийдийн үлдэгдэл бүхий газарт хууль бусаар хайгуул малтлах хийх, түүхийн дурсгалт газруудыг сүйтлэх тохиолдол нийтлэг гардаг. Мөн малтлах хийхдээ олдвруудыг гэмтээх, төрийн өмчөд байвал зохих археологийн олдврыг бусдад арилжих зэргээр гэмт хэрэг үлдэгдэж байна. Мөн иргэд хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол гардаг байна. Тухайлбал соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлд түүх соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр газрын хэвлэлийн төрийн хамгаалалтад байх бөгөөд альва олдвор нь төрийн өмч мөн гэж мөн олдвор илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум дүүргийн бүртгэл мэдээллийн санд заавал бүртгүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл хүргэхээс гадна иргэдийн гарт байгаа соёлын өвийн эд зүйлсийг бүртгэлжүүлэх асуудлыг хилцүүлгийн үеэр онцолж байсан. Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг бол өөрөөр хэлбэл бусад эд хөрөнгүүдийн адилхан эдийн засгийн эргэлтэнд орох боломж нь их байгаа байхгүй. Тийм учраас жишээлбэл булш хэрэгсүүрийг ухах эсвэл магадгүй одоо орон нутагт мал хариулж байгаа эсвэл аялал жуулж байгаа улсууд өөрсдөө олсон байхыг ч үүсэхгүй шүү дээ. Тэглээ гэж бодоход энэ бол хууль заасны дагуу энэ археологийн олдвор бол улсын өмч байдаг юм аа. Өөрөөр хэлбэл эзэнгүй хинч одоо хамааралгүй зүйлийг зүгээр хөвтөж гин гэж байдаг юм шүү. Эн чинь бол цаанаа төгсөлийн дурсгалт зүйл мөн бол биш бол мэргэжлийн байгууллагаар тогтоолгоод ингэж явж байгаа шаардлагатай байна. Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгч угаасаа зөвхөн Монголд байгаа зүйл биш. Гадаад дэлхийд дахинд тэр чигээрээ байна. Монгол улсын гаралтай зүйлүүд бид нар бас гадаадаас ирүүн суралжилж байна. Гадаад улсаас ч гэсэн ер нь бол гадаад хууль ёсны эргэлтэнд орсон эд зүйлийг Монгол буцааж өгөх үйл ажиллагаач бас хийж байна. Америк нэгдсэн улсаас ихэд 2-3 удаа үйл гэрүүлийн олдвруудыг буцааж өгөх ажлыг зохион байгуулалт хийлээ. Одоо Францын Лион хотод одоо хууль ёсаар гарсан Монголын гаралтай эд зүйлийг одоо шүүхэр хилцэх ажиллагаа явуулж байна. Хилцүүлгийн үр дүнд соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах, соёлын өвийн эд зүйлийн үнэлгээ гаргах журмыг боловсруулах талаар соёлын яамд санал хүргүүлж, тус яамнаас 2024 оны 3 дугаар улиралд соёлын өвийн эсрэг гэмт хэргийн талаарх нэгдсэн чуулганыг зохион байгуулахаар болжээ. Өвөрхангай аймгийн Хар хорин Хужирт Батүлцээ, Архангай аймгийн Хашаад Хотон сумдын нутаг дэвсгэр Орхны хүндийн сав газарт эртний нүүдэлчин угсаатан монголчуудын өвөг дээдсүүд олон 100 жил дамжин нутаглаж тухайн цаг үеүүдийн түүх, соёл, шашны олон мянган үнэт дурсгалт зүйл соёлын өвүүд хадгалагдан үлджээ. Уйгурын хаан тулсын нийслэл Хар Балгас, Түрэг улсын хаан Бэлэг хааны онгон тахил, Монгол эзэнт гүрний нийслэл Хар хором хотын тойр, Бурхан шашны Эрдэнэ зуу, Төвхөн, Баруун хүрээ Шанхи, эртний угсаатны бунхан хэрэгсгүүр, чулуун хөшөө, Бурхан тахил зэрэг Монголын ард түмэнд өв уламжлагдсан ирсэн осгүй үнэт зүйлс өвүүд бий. Түүх соёлын дурсгалт зүйл бие төвийг Монгол улсын үндсэн хууль, соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хамгаалахаас гадна эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулиар хамгаалж, энэ талаар эрүүгийн хуулийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгүүдэд тусгаж, ямар төрлийн гэмт хэрэг үйлдснээс нь хамааран тухайн этгээдийг 450 мянган төгрөгөөс 5 сая 400 мянган төгрөгөөр торгох, 6 сараас 12 жил хүртэл хорих ялаар шийдэгдэг. Сэтгцэн эрүүл мэндийн тухай хуульд зааснаар сэтгцэн эрүүл мэнд гэдэг нь хүн сэтгцэн эмгэхгүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр суурь ажиллан хувь нэмрээ оруулж чадах байдлыг хэлнэ. Альва гэмт хэрэгт өртсөн хүний энэхүү байдал нь алдагдаж сэтгцэн эрүүл мэнд нь тодорхой хэмжээнд гэмтэж байдаг. Сэтгцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн улмаас хохирогч, өвдөлт зовир мэдрэх, амьдралын баяр баясгалгүй болох, нийгмийн байр суурь алдах, бусдад хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зам байдал нь сүргээр өөрчлөгдөх, амьдралын чанар муудах зэрэг сэтгэл зүйн сөрөг өөрчлөлтүүдийг хэлнэ. Шүүх шинжилгээний тухай хууль 2022 онд шинжилэн батлагдсанаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэл санаанд буюу сэтгцэд учирсан хор уршигын зэрэглэлийг тогтоож хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулах боломжтой болсон.
Хүний амьд явах эрхийн эсрэг болон эрүүл мэндийн эсрэг, өмчлөх эрхийн эсрэг, бэлгийн эрх чөлөө халдшгүй байдлын эсрэг, хүүхдийн эсрэг зэрэг эрүүгийн хуульд заасан 80 гаруй гэмт хэргийн улмаас хүний сэтгцэд учирсан хор уршигыг тогтоож, хохирлыг мөнгөн дүнгээр тооцож нөхөнд төлөвлөж байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн эргэн танд болон эхлэж байна. Энэ удаагийн эргэн танд булангаар сэтгцэд учирсан хор уршигын зэрэглэл тогтоож хохирол нөхөн төлөвлөх талаар Улсын ерхий прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Одон Сүрэнгээс тодруулах гэж байна. Тэгэхээр аливаа гэмт хэргийн улмаас хүн бие махбодороо ч юм уу ингээ гэмтэл бэртэл авдаг шүү дээ. Гэтэл сэтгцэд учирсан хор хохирлыг нөхөн төлөвлөж байгаараа бас хуульд орсон томоохон өөрчлөлтийн нэг болж чадсан байх шүү дээ, тийм ээ. Тийм. Эрүүгийн хууль болон эрүүгийн процессын хуулийн дээр ерөнхийдөө бол сэтгэл санааны хохирол гэдэг болохоор зэрэг бодит байдлаар мөнгө илэрхийлж байгаагаар ойлгож хэрэгжүүлж исэн бол одоо сэтгцийн хор уршиг гэдэг ойлголт орж ирснээрээ хүний сэтгэл санаатай нь холбож нөхөн төлбөр гаргуулдаг болсон. Энэ бол шүүх шинжилгээний тухай хуулиа дагаж гарсан шинэлэг ойлголт юм. Тэгэхээр та тайлбарлаж өгөөч, эрүүгийн хуульд юу ямар төрлийн гэмт хэрэгт энэ сэтгцэд учирсан хор хохирлыг нөхөн төлөвлөд байгаа юм бэ? Магадгүй бүх одоо хуулийн дагуу хэрэгждэг байх гэж бодож байна, тийм ээ. Эрүүгийн хуулийн тусгай анги заасан нийт 84 төрлийн гэмт хэрэгтэй сэтгцийн хор уршигын нөхөн төлбөр гаргуулахаар хуульчилсан байж байгаа. Энийг шүүх шинжилгээний тухай хуулийн 44 зүйл дээр зааж өгсөн. За тухайлбал одоо жишээ нь бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмж өрчих. За мөн хулгайлах, бол дээрэмдэх гэсэн гэмтэргүүд дээр сэтгцийн хор уршигыг арилгуулахаар хуульчилсан байж байгаа. Үүнийг бол шүүх шинжилгээний тухай хууль шинжилсэн найруулга дээр бол шинэ зүйл заалт бүлэг болгож оруулж өгсөн байгаа. За энэ 84 гэмт хэрэгээс бусад дээр бол сэтгцийн хор уршигын зэрэглэл тогтоож дүгнэлт гаргах гэсэн ойлголт байхгүй. Энэ 84 зүйл ангийн хувьд л яригдчихэж байгаа гэсэн үг. За тэгэхээр аливаа гэмт хэргийн улмаас хүн эдийн засгаараа бие махбодороо хохирлоо, тийм ээ. Нэмээд тэр тухайн хүн сэтгцэд учирсан хохирлоо нөхөн төлөвлөмөр байна гэдэг хүсэлтийг гаргасны дараа энэ процесс үйл ажиллагаа явагддгүү. Хэрхэн яаж энэ хор хохирлоо нөхөн төлөвлөх ёстой байдаг юм бэ? Энэ талаар мэдээлэл өгвөл. Эрүүгийн эрх хянан шийдвэрлэх тухай хууль дээр хохирогчийн өөрийнх нь эрх үүрэг гэж байгаа л да. Тусгаалan заасан. Тэр эрх үүрэг дээрээ хохирогч өөрт учирсан хохирол хор уршигаа нэхэмжлэх хэрэгтэй гэж заасан. Тэгэхээр зэрэг мөрдөгч маань эрүүгийн эрх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хохирогчоор тогтоогоод мэдүүлэг авахдаа эрх үүргийн тайлбарлаж өгч байгаа. За эрх үүргийн тайлбарлаж байгаа энэ тайлбар дээрээ хохирогч сэтгцэд учирсан хор уршиггаа арилгуулахаар нөхөн төлбөр гаргуулах хэрэгтэй юу гэдгийг тайлбарлаж өгснөөр тухайн хүн анхны нэхэмжил гарах хэсгээ хохирогч өөрөө шийднэ гэсэн үг. За хохирогч маань өөрөө миний сэтгцэд хор уршиг учирсан байна. Би зэрэглэлээ тогтоож дүгнэлт гаргуулъя гэсэн мэдүүлэг өгөх юм бол мөрдөгч энэ дээр нь эрүүгийн эрх хянан шийдвэрлэх тухай хууль заасан холбогдох ажиллагаануудыг хийгээд шүүх рүү шилжүүлнэ. Шүүх эрүүгийн эрхийг хянан шийдвэрлэхдээ энэ нөхөн төлбөрийг гаргуулах хэсгийг тухайн шүүгдэгчд холбогдох эрхийг хянан шийдвэрлэхдээ давхар шийдэж явна гэсэн үг. Хор уршиг гэдэг маань ингээд эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгүүд дээр хараад тахад зөв өөрөө нөгөө бие махбодод учирсан хохирлоо эмчилгээ авсан, ийм тариа хэрэгэлсэн тий ийм юм бол баримтаа гаргаж өгөөд хэмжлэг явуулдаг. Энэ бол олон жил тогтсон практик. Сэтгцийн хор уршиг гэдэг маань болохоор зэрэг өөрт одоо магадгүй энэ гэмтлээс болоод эсвэл энэ гэмт хэрэгээс болоод сэтгэл санаа ажиллаа хийж чадахгүй болдог ч юм уу, эсвэл зан харилцаанд нь өөрчлөлт гардаг ч юм уу, эсвэл байн гунж гутардаг, нөгөөдгөө боддог, эсвэл өвчнөдөө шаналснаас болоод хэвийн сэтгэж бодох нь боломжгүй болдог ч үт юм уу. Ийм нөхцөл байдлаас учирсан сэтгцийн хор уршигыг л нөхөн төлбөр гаргуулж арилгуулъя гэсэн зохицуулт. Гэтэ яг хүний сэтгцийн хор уршигыг бол бүрэн дүрэн арилгах боломжгүй л дээ. Тодорхой хэмжээгээр гадаад орны туршлагаас хараад бол мөнгөн дүнгээр илэрхийлж болох юм байна. Энийг бас тодорхой хэмжээний тэр хүнд магадгүй сэтгэл заслын ч гэдэг юм уу тий. Эсвэл тодорхой хугацаанд нийгэмдээ буцаад байр сууриа олж авахт нь туслах зорилгоор бас мөнгөн дүнгээр илэрхийлж нөхөн төлбөр олгож байгаа л гэсэн зохицуулт. Гэмт хэргийн улмаас хүний сэтгцэд учирсан хор уршигын зэрэглэлийг тогтоохдоо гэмтлээс үүдэлтэй үлдэц, танин мэдхгүй, нийгмийн харилцаа,
төрх, үйл, сэтгэл хөдлөл, биеийн талаас гэсэн 6 шалгуур үзүүлэлтээр 5 хүртэл зэрэглэлээр тогтоодог байна. Энэ хуулийн зохицуулалт хэзээс хойш мөрдөгдөж эхэлсэн бэ? Магадгүй зарим хүмүүс энэ талын мэдээлэлгүй байгаа ах тийм. Хууль маань бол 2023 оны 7 сарын 1-ээс хэрэгжсэн. Тэгээд 7 сарын 1-ээс өмнөх гарсан гэмт хэргийн хувьд бол үйлчлэхгүй байгаа. Тэрнээс хойш гэмт хэргийн хувьд бол сэтгцэд туршсан хор уршгаа нөхөн төлөвлөх арилгахаар нэхэмжлэх хэрэг нээлттэй гэсэн үг. За баярлалаа танд. Эргэн танд болонд оролцож сэтгцэд учирсан хор уршигын зэрэглэл тогтоож за хохирол нөхөн төлөвлөх талаар мэдээлгэсэн танд баярлалаа. За баярлалаа. За. Эргэн танд болонд Улсын ерхий прокурорын газрын шүүх төр үеийг төлөвлөх хэлтсийн ахлах прокурор Одон Сүр оролцлоо. Дүнжин гаруй худалдааны төвийн замд гарсан галын иргэд хяналт тавих ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор 6 төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 60 орчим дүгнэлт гарсан. Галын улмаас онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн хүндгэнтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Одоо хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Ажлын хэсгээс боловсролын зээлийн сангаас 1997-оос 2023 оны хооронд гадаад улсын магистр доктор дэлхийн шилдэг ихтэй сургуульд бакалаврын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид олгосон зээл тэтгэлэг, үүнээс 941 суралцагчид олгосон 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндслэлийг хянан үзэж, авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэгцэн эсхийг шалгаж байна. 2017 оноос хойш зээлээс чөлөөлөгдсөн 200 гаруй хүний хувийн хэрэг материалтай танилцсан. 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн боловсролын зээлийн санд эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан 2 хүнд эрх мэдэл албан тушаалын байдлаа ургуулan ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татаж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 269 суралцагч 1.4 сая $, буюу 4.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийжээ. Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдаа авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улс төрд нөлөө бүхий 13 хүн, 90 нийтийн албан тушаалтан, 53 иргэн, нийт 156 хүн 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ. Үүнээс 96 хүн 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулan ашигласан, хахуул авсан, хахуул өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөчсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүгэж шилжүүлснээр 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэж нийт 66 хүнийг гин буруутад тооцож хорих болон торгох ял оногдуулсан. Зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахар хүч хэрглэсэн, занал хийсэн гэмт хэрэгүүдийг шалгаж шийдвэрлэх ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. Тус ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын хэрэгүүдийг шуурхаа шалгах арга хэмжээ авч хүний хүчээр алга болгосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг авахар занал хийсэн, мөрөөдтэй тоглоом зохион байгуулсан зэрэг 52 хүнд холбогдох 11 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс 14 хүнд холбогдох 4 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. Нийслэлийн прокурорын газраас нийслэлийн засаг даргын тамгын газар болон худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт нийт 24 хүнд яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд гин буруугийн шүүх хурал энэ сарын 29-нд товлогдсон байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Түр баяртай.